Чингэлтэй дүүргийн зарим хороо ил задгаа хогийн савнаас татгалзаж ухаалагдалт хогийн савтай болжээ. Газар доор байршуулсан хогийн савыг тухайн хорооны иргэд болоод аж ахуйн нэгжүүд тусгай чипээр онгойлгож хогоо аях боломжтой. Хогийн сав дүүрмэгцээ тогтчлтын компанид дохио ирж ажилтны машин ирдэг байхаар зохион байгуулалтыг хийжээ. Цаашид тус хогийн савны тоог нэмэгдүүлж хогоо ангилан ялгаж дахин боловсруулах төвөдөд хүргэж өгдөг болохоор төлөвлөсөн байна. Чингэлтэй дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт 26 байршилд газар доорх барилалтаа энэхүү смарт хогийн савыг сурлуулж дуусгажээ. Өнгөрсөн 1-р сараас эхлэн ил хог хайхыг хориглож, иргэдэд хогийн савыг онгойлгох тусгай чипийг бүрэн тарааж өгсөн байна. Гэвч зарим иргэд овор ихтэй хогийг хаяхад бэлтгэхгүй, ил задгаа хаях чипээ мартсан, эсвэл хогийн савны зөвхөн нэг тагийг нь ажиллуулж үзээд онгоохгүй бол хогоо ил задгаа орхичход явах нь элбэг байдаг гэсэн юм а. Хогийн савыг хэрхэн ашиглах талаар зааварчилгааг тагны хэсэгт нааж байрлуулсан ч иргэд зөв ашиглахгүй байгаагаас хогийн сав хоосон, харин гадны орчинд нэг хэмжээний хог хоригдлогдсон тохиолдол элбэг байдаг гэсэн юм а. Бүлийн ингээд иргэд зарим чипсэг гадаас нөө чиптэй мөртлөөсөө тэгээ ясна бид нар бол хийлэл байгаа л да хүмүүст том хайсгаа задлаад хийчих болохоор л байгаа. ирэх болгондоо ингээд бусдын хайцсан хогийг өөрөө аваад хийдгүү. Байвал тэгэл аваад хийчихнэ л дээ байхгүй болоо гэж. Яг би хаяа энэ гадаанд тавьсан байгаа юм өөрийнхөө хогийг хийж яах үедээ хамаа хийчихдэг л дээ. Энэ гайгүй л юм л дээ мэд хог. Өдийг нь одоо бол арай гайгүй оройхон тишээл явна л да хогнуудаа гарна. Манайх чиптэй тэгээ өөрөө ингээд энэ хажуу хорооны юм байвал аваад цааш нь хийчихдэг юм. Тийш одоо энэ халуун зөний чинь ингээд амар өнөр танаар юм чинь бас хэцүү л дээл тавиад цаасаа харьцаг юу нь болохоор бас гайгүй юм болов уу боддог шүү дээ. Би анх удаа хэрэглэлээ. Айгуул гоё юм байна. Тэ? Тэгээд хог тий. Орцны пүнкер гэж яддаг байсан шүү дээ. Тийм байхгүй л. Өнөргүй гоё. Таалагдчих. Хэрэглэн дээр бол бас бид нар дадах юм уу сурах зүйлүүд бас байгаад байна. Жишээлбэл чипээ бол одоо яг банкны карт шиг тийм хурдан хугацаанд бас уншихгүй нэг дутагдал бас биднэрт ингээд сайжруулах дутагдал харагдаж байна. Тэр нь яаж юм нөхөр чипээ нэг 2 секунд орчим ингэж барьж ийж хогийн сав маань онгойдог. Тэгэнгүүт иргэд нэг ингэж дарж үтчихэд онгоохгүй байна гэж бодонгуудаа зарим нь бол хажууд нь тавьчихдаг ч юм уу. Эсвэл бол хогийн сав маань өөрөө багтаамжны хувьд аман нараа бага хэмжээтэй байхаар том юм ууттай ч юм уу том юм савлгаатай хогнуудаа багтахгүй байна гэд хажууд нь тавьчихдаг ч юм уу. Тэгэхээр яг байшин хорооллын одоо ухаалаг хогийн сав ингэж хэрглэж байгаа хүмүүсүүд маань бол яг тэрэндээ тохируулсан ийм савлгаатай гаргаж ирж заавал ингэ хийдэг. Манайх тээвэрлэлтийн хувьд юм уу ачлалтын хувьд бол ямар ч асуудалгүй байгаа. Шөнийн тээврүүд дүүрчлээгээ дохиогоо өгдөг. Дохио өгөнгүүт нь л ирээд авчиж байгаа тий. Чингэлтэй дүүрэг цаашаад далд хогийн савыг 200-аас 300 өрхийн дунд байрлуулахаар төлөвлөсөн байна. Далд хогийн сав байрлуулснаар автомат тохиолын дагуу хог ажилт хийдэг тул сул тээвэр хийхгүй болж шатгуун хэмнэх хотын төвжирэл бууруулахад багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа сайн талтай гэсэн юм а.